Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэлийн мөн засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан аудитын дүгнэлтийг хэлцэж байна. 2016 он гэхэд Монгол улс эдийн засгийн гүн хямралд орж Монголын үндэсний компаниудын 50% буюу 60 гаруй мянган аж ахуй нэгж дампуурж иргэд ажилгүй орлогогүй болж цалингүй болж өрхийн орлого гасах түвшинд очиж иргэдийн бухимдал дээд зэгтээ хүрч 2016 оны улсын их хурлын сонгуулиар тухайн үед төрийн эрхийг барьжсэн ардсан намд ард түмэн дүнгээ тавьсан. 34 суудалтай байсан ардсан намыг 9 суудалтай батлан унгаас ингээд төрийн эрхийг Монгол ардын намд өгсөн. Ингээд улсын их хурл засгийн газар байгуулаад 10 сар болж байна. 10 сар болж байна. Гэтэл ер нь бол дөнгөж саяхан 3 сарын өмнө л түрүүний Цэрэн Баттай гишүүний хэлжсэн 3 сарын өмнө Монгол улсын эдийн засгийн хямралд үнэхээр бүр гүн хямралдаа орчихсон. Дампуурлаа зарлахад бэлэн болцсон ийм л байсан шүү. Ийм л байсан. Харин энэ ард иргэдийн 2016 оны улсын их хурлын сонгуулийн үр дүнд өнөөдөр үр дүн гарч ихэлсэн. Тэр юу вэ гэхээр эдийн засгийн хямралан зогсож одоо бас олон улсын валютын санд хамрагдахаар болж олон улсын донор орнуудын итгэлийг хүлээсэн ийм хэмжээнд очсон. Улсын их хурлын дарга Мегамбын инкол дарга 3 сарын сүүлчээр Япон улсад ажиллахад Японууд танад одоо хөнгөлөлттэй 30 жилийн хугацаатай бүр жилийн юу гэдэг нэг хүрхгүй хувийн хүүтэй зээл олгоё гэсэн ийм хөнгөлтийн зээлийг олгоё гэсэн ийм сайхан одоо бас итгэлийн гараа сунгаж эхэлсэн. Ийм л байсан. Байдалд хүрч байгаа. Тэгэхээр одоо энэ ард түмний өнөөдөр бодвол эргээд хямрал руу орох гээд байна шүү дээ. Энийг цаашдаа Монгол улс дахиад хямрал дийлэх юм уу? Энийг засгийн чойжо сайдаас асуумаар байна л да. Тэгээд жишээ нь 2016 оны одоо тайлан хэлцэж байна бид нар. 2011 онд жишээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 29%-тай засгийн газрын өрд тэнцэжсэн байна. Одоо 2016 оны байдлаар 79%-тай хэмжээнд өрн тэнцэх очсон байж байна. Бид ийм л байдалд хүрчээд байна. Тэгэхээр зэрэг энд яаж нөхөр гадаадаас авсан их өрийн зөвхөн ханшны зөрүүнэхэд нэг их найдын алдагдал хүлээж ийн гэж байна. Зээлийн хүүний төлбөрт жилдээ 1.3 их найд төлж байгаа. Ийм л хэмжээнд очсон. Гэтэл өнөөдөр Монгол улсад энэ одоо том гохирлыг бий болгосон, энэ хямралыг бий болгосон улсуудаар хариуцлага тооцох тухай асуудал түрүүчээс нь яригдаагүй байж байгаа байхгүй. Яригдаагүй байж. Энийг хизээ яригдаг болгох юм бэ? Энийг л ард иргэд хүсэж байгаа. Өнөөдөр төрийн өмчит компаниуд 10 их найдын өрд оруулсан байсан. 10 их найд. Гэтэл энэ ерөнхийлөгчдийн захирагч нартаар одоо хүртэл арга хэмжээ аваагүй л байж. Арга хэмжээ аваагүй. Хизээ авдаг болох юм бэ? Би одоо засгийн газраас асууя л да. Бям зах цайд байна уу юу? Ер нь бол энэ шинээр батлагдаад 7 сарын 1-ээс хэрэгжиж байгаа энэ эрүүгийн боломж зөрчлийн хуулиар энэ 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн аудитын дүгнэлтээр энэ улсыг гохиросон, энэ их хөрөнгийг шамшигдуулсан ийм хэмжээнд тогтоогдсон байгаа энэ төрийн өндөр албан тушаалтнууд буюу удирдах байсан тэр төрийн эмчит компаниудын эрх мэдэлтэй төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцож болох юм уу? Энэ хууль үүчлэх юм уу гэдгийг бас тодруулж өгөөч гэж хэлмээр байна. Өнөөдөр За санал хэлчлээ тийм ээ. За хариулъя шойлцроо. За бэлэгдэхшин асуултанд хариулъя. Дахиад хямрал үргэлжлэх юм бол засгийн газар тэсэх үү? Монгол улс тэсчилдэг үү гэсэн юм асуулт асууж байна. Хүндээ бэлэгдэхшин. Одоо энэс цааш дэсгийн нөхцөл байдал хүндрэх юм бол бид засгийн газрын нэг давж туулах бололцоо бараг шулуухан гэлэхэд байхгүй. Манай өрийн хэмжээ нэлээд таазаад зоолсон. Зүгээр өрийн доктортой байдлын шинжилгээг засгийн газар 5 жилээр 10 жилээр 2 удаа хийлгэж үзсэн. Одоо бид нэмж тавиад өр тавих бололцоо бол үнэхээр хүнд байна. Засгийн газрын хувьд бол хамгийн одоо үндсэн шаардлага бол өрийн доктортой байдлыг бий болгох. Энэ л зорилт байгаа. Одоо энэ зорилтын хүрээнд бид нар эхний одоо үр дүнгуудыг гаргаж эхэлсэн. Гэхдээ тайвшрах болоогүй.
төгслийн банкны 580 сая долларын бондын эргэн төлөлтийг шийдвэрлсэн. Одоо 18 оны 1 сарын 5-нд Чингис бондын ихний 500 саяыг 2018 оны 5 дугаар сарын дундуур Дэмсан бондын 1 тэрбумын одоо тэнцэх хэмжээний төлбөрүүд жишээлбэл урталт байна. Эдгээр асуудлуудыг одоо бид нэр шийдвэрлэх шаардлагатай байгаа. Ийм асуудлууд байна. Одоо энэ монголчуудын тухайд бол нэг 2-3 жилдээ багтаага санхүүгийн сахилга бодыг онц сахиж мөрдөх хэрэгтэй байгаа. Эдийн засгийн өсөлтийн эхний шинж тэмдгүүд илэрч ирснийг ихний та бүхэн мэдж байгаа. Гэхдээ энэ өсөлтийн маань одоо өр өгөөж нь ард түмэндээ одоо нэлээд тийм халдамжтай, хүртээмжтэй болох хугацаанд бас 6-аас 1 жил шаардлагатай байгаа. 17 оны 1-р улирлын өсөлт 4.2 орчим хувьтай байгаа. Магадгүй бид нар засгийн газар зөв ажиллаж чадах юм бол энэ өсөлтийг 2017 онд 5 орчим хувьд хүргэх юм бол тооцооллууд байгаа. Гэхдээ энэ одоо эдийн засгийн өсөлтийн үр өгөөж нь ард түмэнд одоо мэдрэгдэх хүртэл дахиад энэ 18 оны эхний хагас жил хүртэл одоо тодорхой хэмжээний хугацаанууд байгаа. Энэ дээр бид нэр тайвшрах болоогүй. Эхний өрдөнгүүд эерэг одоо мессежүүд ирсэн боловч энийг бид нэр одоо ажил хэрэг болгож улам баталгаажуулах шаардлага бол үнэхээр засгийн газар улсын их хурлын өмнө байна. За бид гишүүний 1 минут. Чөйжсөн сайдаас дахиад л авлаа. Ер нь бол одоо жишээ нь сая 2016 онд зөвхөн гадаадын энэх өрийн ханшны зөрүүнд гэхэд 1 их 80-ийн алдагдал гэж байна. Ханшны зөрүүнд. За мөн засгийн газрын өрийн үйлчлэгээний одоо буюу зээлийн хүнд 1.3 их 80-ыг төлж байгаа. Тэгэхээр энэ улсын их хурл засгийн газар гаднаас хөнгөлөлттэй хөгжлийн урт хугацаатай зээлийг одоо маш бага хүүтэй урт хугацаатай авъя гэж байгаа. Хэрв энэ биелэх юм бол энэ их алдагдлууд ямар хэмжээнд буурах боломж байгаа юм бэ? Та нэг хэлж өгнө үү? За. Жолсон. За бэлэг гишүүний асуултанд хариулъя. Манай энэ төсвийн зардал дотор хамгийн том бэрхшээл өршүүлж байгаа зардал бол өрөөлчлөгөөний зардал байгаа. Ойролцоогоор 1.3 их 80 төгрөг жил болгон бид нар өрийн үйлчлэгээ зээлийн хүнд төлж байгаа. Тэгэхээр энийг буулгах хэд шаардлага бий. Засгийн газар сая валютын сантай хөгжлийн эдийн засгийн одоо 2022 онд хүртэл эдийн засгийн одоо загварыг тохирохдоо бодит хэмжээ яг номинал дүнгээр нь буулгах бол хүнд байна. Ягаад гэвэл одоо эдийн засгийн төсөл нөхцөл байдал маань төсөв маань алдагдaltaй батлагдаад явж байгаа учраас энэ хүнд байна. Эсвэргээр бид нар 2021 он гэхэд эдийн засгаа энэ өрийнх нь одоо өсөлтөөс хурдтайгаар томруулад 2021 он гэхэд олон улсын одоо санхүүгийн аргачлалаар өрийн үлдэгдлээ бид нар 79.8% буулгаж ирэх. Одоо нэг 120 орчим хувьтай байгаа олон улсын санхүүгийн аргачлалаар бодох юм бол маань. За, Элдвэчрэг шүү.